Ухаанд туулайн үлгэр. Эрт үрдийн цагт унага хээр унтаж байгаад эхээсээ төөрч хоцорч гинэ. Тэгээд ганцаараа ижил олон сүрэг ижигээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарч гинэ. Унаг ууттай зүйлийг ихэд сонирхон баахан ажиглалаа. Эцэст нь сониуч зандаа дийлдэн онгойлгож үзэхээр шийджээ. Тэгээд уутны амийг тайлтал дотроос нь өлөн хөгчөн араа шүтээ ярзалзуулан үсрэн гарч ирээд ходоод гэдээс хонхолцож байна гэж жигтэйхэн хурамст тэнгэр үүнийг мэдээд надад амтад зөөлөн зоог явуулжээ. Тэгээд унагийг идэхээр завджээ. Унага маш их айн сандарч яахаа мэдэхгүй бүлтэлцэн байтал гутан дундаас бор туулаа дэгдэн гарч ирж гинэ. За та хоёр чинь юу болоо вэ? Би харин энэ чангааг энэ ууднаас гаргаж өгсөн чинь намайг иднэ гэд байх юм. Чанга. Та энэ өчүүхэн жижиг ууданд багтаж байсан гэж юу? Би л ав итгэхгүй байна. Хэрвээ багтвал би унагтай хамт өөрийгөө бас идүүлье. Тэгтэн чон магад ууданд багтах нь дамжиггүй тул харин унган дээрээс туулайг нэмээд зооглох боллоо хэмээн сэтгэж зөвшөөрөөд уут руу орохоор болж гинэ. Тэгээд уут руу өөхлөн ортол туулай Тэр хэлээгүй юу? Сүүл нь багтахгүй юм штэ. Гэхэд чон сүүлээ уутанд хийтэл унаг туулай хоёр эвлэн уутны амын сайн боогоод хээр орхижээ. Ингэж унага ухаанд туулайн ачаар чонон дидүүлэх аюулаас аврагдсан гинэ.